Монгол Ардын намын баг хурлын маргааш 60 тэрбумын захиалагч Манан бүлэглэлийн дэд ерөнхийлөгч Мэй Анк бол ингэж хэлсэн билээ. За 60 тэрбумын схемээр одоо ямар нэгэн албан тушаал арилжаалагдсан зүйл байхгүй гэдэг талаар бол би өмнө нь хэлжсэн. Ер нь зүгээр одоо сөрөг хүчин байхад намын даргын одоо хувьд бол янз янзын санал одоо яригддаг ийм зүйлүүд байдаг. Ялангуяа сонгуулийн санхүү манхуутай холбогдсон зүйлүүд зөндөө л байдаг. Тэрнээс бүтдэг юм цөөхөн бүтдгүй юм баг. Энэ бол За тэгвэл 60 тэрбумын автор сандуугийн олон нийтэд огт хүрээгүй нэгэн шинэ үйлчлэгийг манай хөтөлбөр та бүхэнд дэлгэж байна. Нийслэлийн удирдлагууд сугалсан нэгэн арга хэмжээндээр халамцгүй сандуугийн бачимдын хэлсэн энэ үгнүүд бол 60 тэрбумын схем гарцаа байхгүй хэрэгжсэн. Хэрэгжсэн ч учраас өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал сандуугийн талыг дийлэх байгаа тухай хаашаач хөдлөшгүй баримтыг та бүхэн олж мэдэх болно. Зарим нь мартсан байж магадгүй. Зарим нь нийслэлийн иргэдүүд дэвшгээд яаж амтан зэрэлжсэнийг би тод санджээ. Өдөхөөс бусдыг хийжсэн ш тийм үе би мэдэж байна. Өдөхөөс бусдыг хийжсэн ш тийм үе би мэдэж байна. Өдөхөөс бусдыг хийжсэн ш тийм үе би мэдэж байна. Өнөөдөр 60 тэрбумын хэрэгтэн гэж байгаа. 60 тэрбумын хэрэгтэн би сандуу байна. За сонсоо. Сандуугийн хэлснээр амтан болж мөлхөж баймаажин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэр дэвшиг эрхээ олж авсан байна зарим төлөөлөгчд. Тийм ч учраас өнөөдөр тэд өрөө төлж сая 500 мянган хүнтэй нийслэлийг дарагтаа болох хурлыг гацаасан болж таарч байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 60 тэрбумын схемээр орж ирсэн 15 төлөөлөгч байдаг гэж яригддаг. Тэдний ихэнх нь нийслэлийн өмчит компани захирлууд юм билээ. Тэд мөнгө төлсөн тул ийхүү захирлууд болсон байж таарна. Энэ бол 60 тэрбумын схем. Үүнийг сандуй согтуудаа үг алдаж нотоллоо. Тэгээд ч өнөөдрийн хуралдааныг чухмал тэдний бойкотоор гацаасан тул хуралдаан зогсож асуудлаа шийдэж чадсангүй. Түрүүнд төлөөлөгч нар орж ирээ суучихсан байсан. Тэгээд нөгөө төлөөлөгч нар нь орж ирж гараа явчихсан. Тэгээд өөр бас нэг төлөөлөгч нар ороод ирчихсэн. Тэгээд энэ их хурал дээр яг ингэж хоёр хуваагдсан шиг нийслэлийн иргэдийн хурал дээр бас хоёр хуваагдчихад байна тийм үү? Танаа. Тийм та маш сайн мэдж байгаа шүү дээ. Намын доторх одоо фракцийн хоорондын хагарал жишээ юм уу та тий? Тиймэрхүү юмуд бас нийслэлийн хэмжээнд жоохон гарч ирж байна. Ийм л ойлгомжтой шалтгаан байна шүү дээ. Тэд болж игэл нийслэлийн захирагчийн суудлыг авах, болохгүй бол мөнгө төлөн баймааж авсан суудалтаа үлдэхийн тулд тохироо хийх гэж ийхүү хурлыг гацаалаа. Сүхбаатарын талбай дээр болсон сүр жагсаалаас айж хаалганы цаана орж нуугдсан Манангийн толгойлогч нар цооштой хаалганыхаа цаана бас хороо найруулсаар суугаад ингэж харагдлаа. Мэй Анкд болоо тэдний албатууд бүр мөсөн нуран очиж байгаа дэглэмийнхээ ядчил хөлийн хумсаа тайруулчилгүй үлдэж тэлцдэг хэрэгтэй яа дээ. Яг л тэглээ. 60 тэрбумын схем сүүлчийн хүчээ тавьд хийжилж байгааг одоо та бүхэн цааш нь сонсгоё. Би гоё үлдэж байгаа 1.5 жил. Өмнөх 2.5 жилээс илүү их хүсэж байна. Илүү их хүсэж байна. Яагаад илүү их хүсэж байна гэхээр 2020 он хаяан ирсэн байна. Сонгуульд оролцсон гэдэг бол хүн алхаас бусдыг хий. Сонгуульд оролцсон гэдэг бол хүн алхаас бусдыг хий. Хүн алхаас бусдыг хий. Монгол Ардын намын нийслэлийн намын ялуу дараа гэж ганцхан үг гэсэн. Ялуу дараа гэдэг үг бол шүтгэрдөөч нийлээд энэ намын ялуу хөстэй ганцхан үг гэсэн. Зарим нь мартсан байж магадгүй. Зарим нь нийслэлийн иргэдүүд дэвшгээд яаж амтан зэрэлжсэнийг би тод санджээ. Өдөхөөс бусдыг хийжсэн ш тийм үе би мэдэж байна. Өнөөдөр 60 тэрбумын хэрэгтэн гэж байгаа. 60 тэрбумын хэрэгтэн би сандуу байна. 60 тэрбумын хэрэгтэн би сандуу байна. 60 тэрбумын хэрэгтэн би сандуу байна. Сонгуул гэдэг бол хүн алхаас бусдыг хийдэг юм а гэж байгааг сонсов. Тэрч бүхэл 60 тэрбумын хэрэгтэн гэдгийг өөрийнхөө амар нотолцглоо шүү дээ. Үүнээс илүү баримт гэж байна уу? Хэрэгтэн сандуу өөрийнхөө амар гэмтэргээ хүлээлээ. Хэрэгт холбогдогч Мэй Анкд нь ч бас төрийн эсрэг гэмтэргийг өгсөн тохиролцсон ярьж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ийхүү авилгатай тэмцэх газар тагнуулын ерөнхий газрын бүрдүүлж чадаагүй гэмтэргийн материалыг манай хөтөлбөр баримттайгаар дэлгэглээ. Эрхэм ерөнхийлөгчөө 2017 оны сонгуульд нэр дэвшигтээ та бидний өмнө ингэж амлаж байсан билээ. Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол энэ алдарт 60 тэрбум одоо төгрөгийн эзэн хувилдагч нарыг олж тогтоох ажил руу ханцуу шамлан орно. За тэгвэл ийхүү хэрэгтнүүд хэрэгээ бүрэн хүлээлээ. Одоо таны юу хийж чадахыг харъя. Та бол шүүх прокурор, авилгатай тэмцэх газрыг томилох эрх бүхий мэдлэлтэй хүн. Түүнээс гадна таны амласан амлалтыг 3 сая иргэний 6 сая нүд харж 6 сая чих сонслоо. Одоо та амласнаа биелүүл гэмт хэрэгтнүүдийг байх ёстой газар нь аваач. Үүний тулд таны албан тушаал байгаа. Түүний тулд бид таныг дэмжиж өнөөдрийн энэ судалчин залсан билээ. Ажлаа хий, амлалтаа биелүүл. Ард түмэд чинь хүлээж сууя.